Нэвтрүүлгийн ивент итгэгч Монгол хүний төлөө Монгол Hyundai эмнэлэг. Энэ өдрийн мэндийг үзэгчтэй мөрөөдлийн илтгэм нэвтрүүлэг Америк улсын Чикаго хотоос үзэгч та бүхэндээ шинэхэн дугаараа бэлтгэж хүргэх гэж байна. За Чикаго улсад бол 10,000 орчим монголчууд ажиллаж амьдарч сурч боловсрч байна. Өнөөдрөөс 12 жилийн өмнө Чикагод ирж өөрийнхөө бизнесийн гарааг эхэлсэн манай нэвтрүүлгийн өндөртэй очин цаа хаах маань бол яг миний алталт байгаа энэ SB Express каргог бол ажиллаулдаг юм байна. За мэдээж Америк улсад бол өөрийнхөө бизнесийг эхлүүлж ажиллуулна гэдэг бол мэдээж бас нэг том амжилт байгаа. За тэгээ тийм учраас Чикагод ажиллаж амьдарч байгаа монголчууд маань өөрийнхөө бизнесийг яаж ажиллуулж байгаа. За энэ хүний өөрийнх нь яаж амьдрал бизнестэй хамтдаа орж бүгдээрээ танилцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна. Сайн сууж байна. За цаахаа бид нар Монголоос ирсэн ТВ-ийн мөрөөдлийн билэг нэвтрүүлгийнхэн баярлалаа. Та бүхэн Америкт ирсэн байгаа гэж сонсч ирсэн өнөөдөр ороод ирлээ. За та бүхэн ажил төрөө сайн биз дээ. Сайн. За таны ажил төрөл сайн уу? Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Ажил төрөө сайн. Эсвэл яг л том бизи л байж байна. Тал үгээр англиар, тал үгээр монголоор ярьчих гэдэг. Харин тийм нэг муухай зуршилтаад болчоо сууж энэ чинь. Хоёул монголоор ярина шүү дээ. За тэгээ яасан завгүй байна уу? Жохон цав гаргана нэстэ. За тэгээ ахын цав гаргая дүүнэрдээ тэгээ. Энэ миний өрөө байгаа манай өрөөгөр орж ирсэн. Би нэг контейнер хараа сууж ирсэн. Контейнерийнхаа номерыг тавиад энэ би вебсайт ордог вебсайт бүх юмнуудыг заагаад өгчин. Тэгэн гудал тэр юуруугаа контейнерийнхаа дугаарыг хийгээл сөөржүүд харангууд таны контейнер яг хаана явж байна гэд бүх мэдээлэлүүд гараад ирнэ. Чинь энэ Чикагоос ачигтаад Long Beach гэдэг газар очоод Long Beach-аас төмөр замаар ачигтаад тэгээ West Coast дээр очоод West Coast-оос нөгөө Калифорни гэдэг газараас далаа дээр тавигдаад ингээд яг далаа дээр явж байгаа. Далаа дээр явж байгаа нь ингээд харж байгаа юм байна тийм. Эцсийн цэг маань биднээс Улаанбаатар контейнер хүлээж авна. За ямар ч байсан Чикагод Америкт ирээд нийтдээ 15-6 жил болсон. За яасан энэ хугацаанд амьдрал ямар хөө байв. За энэ бизнесийг яг өөрийнхөө нэр дээр өөрийнхөө энэ хөл дээр нь босгох гэж нэлээд их ажилласан гэж сонссон. Тэгэлгүй яг юм бүхнийг л хийж үзлээ Америкт ирээд тий. Та нарыг ирсэн айгүй баяртай байна. Монгол орноор минь сонь сайхан юу байна. Та нараас бас асуу сурлах юм надад бас байна шүү тий. Сошиал ертөнцийн айгу нээлттэй болсон. Айгу сайн мэдж байгаа. Тийм шүү дээ. Улс орны байдал янз нам хуврах гэл их юм сонсогдох юм байна шүү дээ. Зарим нь үн чимшиг, зарим нь удлаа чимшиг энэ ч байгаа хүн чи сайн тэрийг бүхнийг бол мэдэхгүй л шүү бас. За их орныхаа төлөө бас зүрх цохилж гин үү? Захилгүй яг хүн чаанилхаас миний өссөн газар тэгээ миний хүмүүжсэн газар тэгээ бүхэл юм чи Монголтой минь салшгүй холбоотой. Тэр утгаараа ч энэ Монголтойгоо хамаарахсан бизнесээ явж гин үдээ хүртэлтэй. Улаанбаатараас яг хэдэн онд гарсан бэ? Хэдэн настайдаа? За би Улаанбаатараас 2003 оны 3 сард их нутгаасаа гараад хүртэл хараагүй байна. Анх хэрэгтэй бүгдээ гэр бүлээр хамтдаа ирсэн үү? Тий, анх 2003 онд ихтэй хүүхдүүд маань 4 настай, 5 настай 2 хүүхдээ авуулаад тэгэл юу ч мэдэхгүй газар руу гарч илаа да. Тэр үеийг эргэж харахад бол заримдаа зүүд чимшгэлт санагдаж штэ. Энэ Америкт ирээл нэг Солонгос компанид ажиллаж исэн. Тэр Солонгос компанийн нэр нь юу гэсэн компани байсан бэ гэхээр Kozoma гэсэн компани байсан. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол Коре, Монгол, Japanese гэсэн нэртэй компанид би ажил хийдэг байсан. Тэр ажил маань ямар ажил байсан бэ гэхээр тэр ажил нь студид хооронд айлыг нүүлгдэг. Тэвчнээс л анх би энэ шиппинг компани ийм учир учиртай юм байт юм байна. Шиппинг компани болох хийх юм бол ийм айлч орн руу айлч өнцөг болонгоос юм ачаад юм аваач гэж болд юм байна гэсэн санаа бол тэвчнээс ихсэн гэж би ойлгож болж байгаа. Тэгэл энэ бизнесийг хийж эхэлсэн. Тий, тэгэл тэр үед чи манай Монголын зах зээл уул уурхай бүх юм орж эхэлж илаа. Хүн ч их мөнгөж илөө. Тэр утгаараа улсууд их машин дэрэг сонирхдаг байсан. Манай монголчууд ч гэсэн морь машин их дуртай улсууд ч дээ. Тэр утгаараа машин их над руу захиалдаг байсан. Тэгээ би өөрөө машины ямар ч мэддэг хүн байхгүй. Хэл ус жаахан муута. Яаж машин авах үг л ээжтэйгээ хоёулаа бэлэн мөнгөө барайл дэлгэрийн үүдэн дээр машин авахгүй сууж ирсэн. Ийм л ихсэндээ энэ бизнес. Тэгт ээж чинь байсан юм амьд байсан. Манай Америкт байсан манай ээж тий. Манай ээж Америк 5 жил болсон шүү дээ.
Тэгээ буцаад Монгол руугаа яваад манай их чинь би мөн гэж манай ээж Монгол руу буцаад тэгэл манай ээж тэр чинь явж байгаад бас өвчнөг болмоос 2 жилийн өмнө 3 жилийн шахуу өмнө бурхамсан. Гэр бүлээрээ ингээл бүх юмаа зараад ирэхэд ч мэдээж Америкийг хамгийн сайхан орн гэж сонгоод иржсэн баг. Тэгэлгүй яг одоо нэг болсон болоогүй хүний тэр нөгөө ярьдаг яриаг л итгэл ирж байгаа юм чи. Манай садангийн улсууд гарцсан байсан. Надаас төрүүлээд ингээл Америкт гарцсан улсууд л бараг шахуу очоод доллар нь байж идэг. Очоо сайхан амьдчихдээ болов гэж бодож төсөөлж ирсэн. Амар том хатуу шалгуур амар том хатуу амьдрал намайг хүлээж исэн. Одоо би яг өөрөө унсан ойлгохгүй гэдэг чинь тэгэл өөрөө зүтгэсэн. Тэгэл зүтгэж 10 хэдэн жилийн дараа ийм байдал төрчээ сууж ин да. Яг тэр үед та буцаад одоо өрөө хөлтөд дагуулад эхнэр хөлтөд дагуулад буцаад Монгол руу явах юмсан гэж бодож ирсэн. Бүр маргааш нь бүлээд аваад явах гэсэн би. Тэгэл танаас бод айгүй хэцүү байсан. Тэхэн гудалж яваад тэгэл нэг ажилдаа болчихсон, ажил олоод хийчихсэн, нөгөө авчирсан мөнгө манд дуусгах гэдэг. Одоо яах вүлээ гэл айгүй олон бариад айгүй олон асуудал надад гарч ирсэн. Тэгээ би ч тэр үед чи бас тамхич хүртэл татдаг байсан. Тэгэл тамхи өнгө татах чи бүр ороомог тамхич хүртэл хаанаас олж ороод юм билээ. Ийм дээрээ тулж исэн үе надад айгүй их байсан. Тэгэл ээжээ авсан сууш манай ээж надад их юм ухаалуулж өгсөн. Бүх юм надад хэлж өгсөн. Ингэдэм минийхөө ингээд family чи гэр бүл чи цугл байх юм бол амьдрал бол минийхөө хоёр талд амьдрал өрдөө болохгүй. Хичнээн одоо чи ганц хүний цалингаар болох гэж явж байгаа ч гэсэн эдүүс чи явчих юм бол чамаас өшөө их зардал гарна. Тийм учраас миний хүү сэтгэлийн адтай байх хэрэгтэй. Миний хүү төвчээртэй байх хэрэгтэй. Юмны цаана гарна миний хүү санаа зовхон байхгүй гэл одоо ингээл ээж мэн чих зөвлөдөг манай ээж бас бүх юмнууд хэлж ярьж айгүй их надад ойлгуулдаг байсан. Чухал хүн манай ээж бол их хуур хүн байсан. Би ээжээ маш их өгүүлж байна. Тэгээ ээжээ хэлснээр явсан. Би ердөөсөө тэрнээсээ буруутсан юм ердөөсөө байхгүй. Америк явах бол цаагаахын мөрөөдөл байж одоо бол энэ өндөрлөгөөс харахад бол мөрөөдөлт нь биелсэн байна гэж ойлгож байна. Тий, үгүй хүн зүтгэж болох юм бол иймэрхүү юмд очиж болд юм а гэдгийг л одоо залуу үедээ одоо найз нөхдөдөө бүх усуд хэлмээр байна. Хүн зөвлөлд явах хэрэгтэй, хүн зүтгэх хэрэгтэй. Тэгвэл хүн ажил хийгээл зүтгэх юм бол танаас бүх юм байгаа шүү л гэж л залуучуудад хандаж хэлье да. Манай цаагаах юм бол гол бизнес болохоор одоо энэ карго илгээмж явуулдаг. За тэгээ бас машин зарах. Тий, машин худалдаа бизнес миний хүндсэн бизнес явуулж байгаа ус ажил маань бол одоо хамгийн гол ажил маань энэ Монгол руу карго шип. Энэ бол миний одоо нэг дахь ажил, хоёр дахь ажил маань бас энэ тодорхой хэмжээний машин аукшн цагаас аваад монголчуудаа зарах бүтээл бас Америкуудаа зарж байна. Гурав дахь миний жижиг ажил бол одоо стейт хооронд машин зөөдөг тийм ажил байна. Тэгээ танаас одоо яваад миний ажилдаа танилцсан. Манай улсуудтай ажил, манай энд бол бүтэн 3-4 хүн ажиллаж байгаа. Тий. Монголчууд. Бүгд монголчууд ажиллаж байна. Сайн явж байна уу? За өөрийгөө танилцуулах. Намайг Амар Чарласлын Холлон гэдэг. Энэ компани нэгтлэн хийдэг. За Америкт ирээд алхируудж байна. Америкт ирээд 12 жил болж байна. Гэхдээ сая сүүл Монгол явчиад буцаж ирээд буцаж яваагүй 1 жил хас болж байгаа. За тэгээд энд ажил хийх ямархан байна да. Гоё. Яг энэ компаниг үүсгэн байгуулахад нь хамт байсан болохоор тэгээд хөгжишгээ хайрлал тэгээд хамгийн өмнө нь явдیں۔ За тэгэхээр 12 жилээр Америкт их сургууль төгссөн гэж ойлгох нэ. Тий, Америк их сургууль төгсөөд энд 1 жил банкнд ажиллаж агаад тэгээ Монгол буцаад Монголда 3 жил ажиллахдаа нүүбийн хүүхдийн санд ажилласан. Тэгээ буцаж ирээд энэ компаниг нээсэн дээ. Яагаад тийм гоё ажил хийж байгаад орхиод ирээд энд ийм ажил хийгээд байна? Ээж аав энд байгаа болохоор тэгэл гэрийнхэн руугаа ойртохгүй тий хүрээд ирсэн буцаад. За хоёлаа яг юу хийж байгаа вэ? Хоёлаа ажилтайгаа танилцъя. Баахан Монгол гэдэг ирээдүг нь бичсэн байна. Тий, энэ нь болохоор өнөөдөр яг одоогоор алхаж орж ирсэн кастомер үйлчлүүлэгч байхгүй байгаа болохоор би онлайнаар манай үйлчлүүлэгчнүүд Монголоос бараа захиалцдаг байгаа. Тэднэрийгээ бүртгэж аваад системдээ хийгээд сууж ийн яг одоогоор л. За тэгээ одоо энэ бараа хэд хоноод очих вэ? Энэ бараа маань 5 өдөр яваад тэгээ эх 7 өдрийнхаа 2 өдөр тарагдчихна. Тэгэхээр 3-4 хоног болол очиж байгаа. За энэ сайхан машин чи одоо хайчих байгаа машин бэ? Энэ болохоор Америк дотроо зөөгдөгч байгаа машин. Тийм манайхаас тийм тракны үйлчлэгээтэй хажуугаараа машин нэг одоо хотоос нөгөө хот руу зөөдөг. Энийг одоо Америк ямар хүн худалдаж авч байгаа? Америк хүн. Тийм.
Монголоос наашаага бараа авчирсан. Монголоос ер нь ямар бараанууд ирж байна? Монголоос ихэвчлэн боо, борцэг, тэгээ Монголын маань үндэсний хувцалах дээл ер нь тиймэрхүү юмнууд айгүй хийрдیں۔ Тэгэхээр эндээс бол төрөлн бүрийн бараад явж байгаа юм үү те? Эндээс бол төрөл бүрийн бараа явна, зурагт очно, хажуугаар нь зүгээр л хүүхдийн хувцс, сунар, уугч юу гэдэг нь тийм бүхэл юм ачигддаг эндээс бол тийм. Нилээ олон зурагт ачигдах гэж байгаа юм шиг байна те? Тийм эдгээр нь болохоор газрын ачаагаар манай Монгол руу явж байгаа 150-аад ширхэг зурагтнууд байгаа. Эдгээр болохоор яг манай үйлчлэгчдээ өөрсдөө авчирч өгсөн ачаанууд. Одоо жишээлбэл энэ ачаан дотор чихэр байгаа гэж юм. Монголд очсон хойно энэ баркод нь уншигдаад үйлчлэгчдэд харагддаг. Газрын ачаа болохоор нилээ олон хоног явах уу? Газрын ачаа 60-аас 75 хоногийн дотор Монголд ордог байгаа. 2-7 хоногийн өмнө манайх нэг контейнер очсон. Тэгэл гаргаал араас нь дахиад 2-7 хоногт нэг контейнер гардаг гэж ойлгож болох нь тий. Агарын ачаа бол байнга л явж байна. Тий, агарын ачаа 7 хоногт 2 удаа 2 дахь 5 дахьад явдаг. За тэгээ ямар ч гэсэн одоо ингээд энэ ажлыг хийхэд ч юм уу ямар нэгэн ачаа илгээмж явуулахад одоо хэдэн жилийн өмнөхөөс арай хөнгөвчлөгдсөн хялбар болсон зүйл байгаа юу? Бага Монголын цахилгаан холбооны вебсайт нэгдсэн байгаа өнгөрсөн 4 сард тэр нэгдснээр ер нь маш их юмнууд айгүй амар болсон. Бид нэр систем дээр юм маш өвчж जैन. Тэр нь ачаа нь Монголд очихоос өмнө бид нэр тэр листээ гаал руугаа илгээчдэг жишээний тий хамаг юм нь яг компьютерт ороод айгүй тийм цэгцтэйгээр явдаг болсон байгаа. Зөв Америкаас хамгийн одоо ачаал ихтэй өдөр нь хизээ байдаг. Хамгийн их бараа явуулдаг өдөр ч юм одоо жилийн яйл улиралт нь Thanksgiving-ийн дараа буюу нэг 11 сарын сүүлээр электрон бараа маш их хямдардаг байгаа. Тэгэхээр манай монголчууд зөндөх зураг захиална. Бусад үеэр нь ч гэсэн ер нь Amazon-оос нүгэрний буудаг, хүүхдийн живх юу гэдгийг те өргөн хэрэглэгнийхаа барааг байнга захиалдаг байгаа. Тийм төлөвлөгөө хэдэн жилийн дараа Монголд очих тийм төлөвлөгөө юу вэ? Бага. Манай нөхөр бол Монгол руугаа гэсэн айгуу сэтгэлтэй. Тэгээ ер нь явандаа нэг 5 жилээс 5-6 жилээс бол зүгээр яг тийм аялал жуулчлалаар ч юм уу очно гэж ярьж байгаа хүүхдүүдийн арай жоон том болохоор тий. Аялал жуулчлалаар лөө. Намайг Төмөн жаргалын авир мэддэг. Тийм ч тэгээ нэг машин тээвэрлэдэг компанид одоо ачаа зөрөх энэчнээс нэг 2 машин авах гээд одоо орж ирж байна. Энэ машиныг зөөж өргөж өгч байгаа юм уу? Тий, нэг энэчнээс Иллинойсоос аваад Калифорни мужид авчиж болох гээд. Тэгээ орж ирж нэг гинтийн тохиолдолд одоо телевизээр таарчлаа бас. Энэ дээрээ талхаар удаж байна. Дадаа 10 жил болж байна да. Оо за. Одоо энийг өөр машин дээр ачаад явах юм уу? Тий, том нөгөө манайхаар бол одоо 30 тэрэн шиг том машинуудаар ачина л да. За. Аав ээж Монголд одоо хандаж мэнчилгээ хүргэж олно. За тэгээд ямар ч гэсэн удахгүй цагаан сар болох гэж байгаа юм байна. Тэгээ нийт монголчууд ард түмэндээ одоо цагаан сарын мэнд хүргэе. Тэгээ Монголтай аймаг суугаа цагдаа хилдсэн ахлагч наран цэцэг, ээж наран цэцэгтэй бас дүү сум цэнтэй мөн ахын дүүстэй бүгдэнд нь сар шинийн мэнд хүргье. За өөрийгөө танилцуулах уу? Миний нэр Халина. Хизээ Америкт ирж хэдэн жил болж байна? Америкт ирээд 11 жил болж байна. 12 настайдаа ирсэн. Тийм, сургуульдаа тэгээ сургуулаа төгсчөөд одоо миний хийдэг ажил нь машин авч зардаг, бөөний худалдаа хийдэг. За. Сайн зарагдаж байна машин. Аюу сайн зарагдаж байна. Тийм. Америкчууд нь голцоо зараад байдаг юм уу? Үгүй бид нэр дийлүүдээс нь аваад тэгээд бидний кастомерууд нь Америкт амьдардаг хүмүүс монголчууд биш ихэнх нь хятадууд бидний машина экспорт гаргадаг. Тийм. Одоо энд хинтэйг амьдарч байна. Манай ээж аав хулан ихч тэгээд манай хулан ихчийн нөхөр 2 хүүхэд. Хулангийн дүү. Ердөөсөө надтай англиар ярьчих гэдэг юм аа. За хизээ Монголд очих юм. Ер нь Монголд очих төлөв. Монголд очих төлөвлөгөө байгаа. Би жил хагасны дараа юм уу жилийн дараа очно гэж бодож байгаа. Монголд очиод яг суурший гэж бодож байна буцаж. Өгөө буцаж ирнэ. Ямар хурдан өгөө буцаж ирнэ. Тэр үгийг энэ ч айгу дасцсан. Тийм. Тийм ч эх орондоо очиж энэ сайхан мэрэгцэн мэдлэггээ эх орондоо очиж одоо яг амьдрал дээр хэрэгжүүлэх гэсэн мөрөөдөл хүсэл зорилго байна уу? Хэдэн жилийн дараа бол байгаа. Гэхдээ яг одоохондоо бол би өөрийнхөө ажлаа хийгээд энэ
Би одоо Монгол очиод юу Монголын ястад гана юу хэцүү болсон. Тий. За ингээд бид нар XP Express Cargo-ноос гараад одоо цогцохыгаа бас нэг эрхэлдэг бизнес дээр нэрлээ. Энэ бол машин худалдааны төв байгаа тий. Энэ бол зөвхөн монголчуудыгаа захиалгаар машин авч өгд энэ чинь үйлчлэхээс гадна энэ Америкт бол машин зардгаараа шал давуу талтай юм л да. Өөрийгөө танилцуул. Надыг баяр жаргалын сэрэмжүүд гэдэг. Би энэ Reliable Cars гэдэг дилерийг би ажиллаулдаг хамт. Тий. Анх хэдэн настайдаа энд ирсэн? Би одоо 5 настай ирсэн. Чи. Монголоор жоохон муу яриад байна уу? Тий, жоохон муу. Энд чинь хүүхд насаа байлгасан юм чи. Монголоор жоохон муу. За энэ машинууд одоо бүгдээрээ тэгээд зарагдах гад байж байгаа машинууд байна. Тий, эдүүсийг одоо нөгөө Америкийнхаар хилдэг шиг нөгөө эдний аукцион гэж байдаг. Одоо машин зардаг одоо том одоо юу Монголоор хэлэх юм бол зах дээрээс одоо өөрсдөө судалж сонгож авсан машинууд энэ ч байж байна. Энэ одоо бүгд одоо төлөвлөгдсөн одоо зарагдахад эзний хүлээгээ байж байгаа машин гэж ойлгож байна. За одоо хамгийн сүүлийн үеийн машин хаана вэ? Одоо хамгийн сүүлийн үеийн машин бол энэ Lexus LS 460 гэдэг суудлын машин байна. 13 оны Lexus LX 570 гэдэг монголчуудын бас аягүй сонирхдаг машин. Америкийн зах зээлээсээ илүү одоо бид монголчуудтай хурж ажиллахын тулд энэ монголчуудын авдаг сонирхдаг машинууд бол дийлэх хувийг манай машинууд нэг 60-аас 70% бол эзэлж байгаа. Манай монголчууд ч гэсэн одоо танд тийм машин, тийм маркийн тэдэн оны тийм машин авъя гэсэн саналаа өгөх юм бол таавал тэрийг чөлөөтэй энэ Америкийн зах зээлээс олоод одоо өөрийнхөө нөгөө саяны каргогоор ачуулаад эзэндээ хүрч болно. Тийм Монголоос бол их хвчлэн нэг үеэ удах юм бол одоо хайрцангуугаар машин захиалдаг усуд нэг үеэ удах юм бол олширж гин. Хуучин ч дандаа өөрсдийнхөө мөнгөөр аваад тэгээд явуулаад тэгээд оцсон мөнгө авдаг гэсэн бол одоо нэг үеэ удах юм бол өөр. Одоо тэднээс мөнгө өгөөд бид захиалсан машиныг нийлүүлгээрээ бас ажлын уялдаа хоорондоо бол маш их ойртож байна гэж би ойлгож байгаа. Машин худалдаж авдаг цэгээсээ нийлүүлж байгаагаараа арай хямдхан. За жишээлх юм бол одоо энэ машин маань сая Lexus LS 460 гэдэг машин. Энэ маань ямар үнэтэй? Энэ бол абаавд нэг 20-ээс 30 мянган доллар үнэтэй машин байна. Шинээрээ бол 164 мянга. Одоо яг энэ Одоо 90 $90,000 юм уу тий? Одоо голцоо нөгөө дуудлага худалдаанаас машина авдаг гэж сонсон тий. тий. Дуудлага худалдаанаас машин авдаг тий. Одоо тэгэхээр тэр чинь компьютер дээр болж байгаа Тий, юм. компьютер дээр тий. Орд сонирх идэх үү? Окей. За. Тий, энэ манай Manheim гэдэг Америкийн том вебсайт байна. За. Зөвхөн дилер юм уу, өөрөө wholesale хийдэг хүмүүс харж болдог. Тий. Тэгэхээр зөвшөөрөлтэй гэсэн үг. Зөвшөөрөлтэй American Dealer License гэдэг юм байх хэрэгтэй тийм. Машин зарах хэрэгтэй. Тэгээ энэ чи Канадаас машин байна 16 оны 5-д л Канадын төгрөгөөр $140,000 яг одоо авч болно. Би одоо оффер өгж болно, одоо үнэ өгж болно. Энгийн одоо хүнээс хардаг вебсайтаас хамаагүй хямдхан авдаг хөө тийм. Шууд энэ онлайнаа биднээс монголчуудаа харуулад таны машин аукшн дээр бас тодорхой хэмжээний энэчнээс машин авахын тулд биднээс машиныхаа үн дээрээс тодорхой хэмжээний шимтгэл төлж машиныг авна шүү дээ. Тэр шимтгэлийг нь хараад дээрээс нь зөвхөн манай компани таанаас энэ машиныг яг энтхийнх нь үнээр нь авч өгч байгаа гэдэг дээрээ $500 шаарч тал хийгддэг ажил баггүй юу. Одоо нөгөө карго илгээмжийнхаа ажлыг бол өөрөө явуулаад хүүдээ бол энэ ажлаа бол тийм шүү дээ. Одоо бас манай хүүчи энэ 5 настайдаа ирсэн. Тэгээд энэ дилерийн ажлыг одоо бас би бас зарим нэг нь хэлж чадахгүй юмнууд чи энэ чинь сургууль соёлын төгссөн хүүхд болох тэрэ энэ өөрт нь хийхэд их төхөмтэй ажлын дилерийн ажил нь тийм жишээ нь Америкуудаа харьцаад дилер мэлрээс Америкаар машин дэрэг юмнууд авах учраас өөрт нь класс. Гэхдээ би Монгол зэтгүүгээрээ Монгол бизнес дээр хүүхдээ өөрөө хажууд ажиллуулж байна. Монголчуудаа харьцуулж байна. Хил усын ч гэсэн би сайжруулах гэж байна тий. Тэгэхээр одоо Монголд үнэтэй харьцаал Монгол кастомер Монгол одоо үйлчлүүлсэн улсуудтайгаа харьцаал Монгол хэлээ ч гэсэн сайжруулахлаас бус анхаарал явж байгаа үнийг нэг гэж өөрийгөө ойлгож байгаа тий. Ер нь Монголд хэдүүд очие гэсэн баталтай байна вэ?
Би одоо сургуулаа төгсөөд юм уу гоё жоохон мөнгөтэй болоод л очил гэдэг чинь тий. Тинчээ бас бизнес байх ш тий. Англи хэлтэй хүн юм чинь би бас монгол хэлээ бас сайжруулах хэрэгтэй тий. Их сургуулаа төгсөөд их орондоо очно гэж ойлгох нь. Их орондоо очоод тий. Орондоо очоод тэгээд юм хармаар шүү дээ. Юм хармаар. Юу авах. Миний төрсэн газар юм чи би бас тийм бодлого баг шүү дээ. Цахах одоо мэдээж Монголоос гараад багуун хугацаа өнгөрсөн байгаа. Энэ хооронд бүр зүрхнийхээ гүнээс санаж байгаа юм нь одоо юу вэ нэ? Ганц хэлэх гэж байгаа юм байна. Одоо тэгээд намайг таньдаг усуудад бүгдөөнд нь одоо энэ нэвтрүүлгээр дамжуулаад мэдлэгээ дамжуулъя. Одоо миний өөрийн бодож явдаг юм гэх юм бол нэг төрсэн ихч маань олон жил уулзалтаагүй нэг төрсэн эмэгтэй дүү маань байгаа. Тэр хоёртойгоо нэг уулзч нэг шавьгаа хамтлаа нэг ярих юмсан л гэж боддог юм да нэг тийм. Заримдаа нэг янз янзын бодс үед тэмхүүлэн боддог. Бусдаар бол гайгүй байгаа. За манай нэвтрүүлгийн уран бүтээлч сайхан Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос сурал нэвтрүүлгээ бэлтгээд ирсэн байгаа. Ингээд Чикаго хотод амьдардаг монголчуудтайгаа уулзаж за ингээд түүний дотор SBS Express компани хамт олонтой одоо танилцаад ирсэн. Ингээд SBS Express компани Монгол дахь түнш компани болох асрал төхөхийн компани дээр ирээд байна. За ингээд ажил төрлийн тавтай сайхан байна уу? Өнөөдөр танаа одоо ачаа ирсэн зураг сонсоод ирлээ. Тэгээ өнөөдөр манай ачаа болсон. Америкаас гарч байгаа илгээмж бол нэг 7-10 хоногт ирнэ гэж манай компани бол хэлдэг. Гэхдээ ерөнхийдөө бол бусдыг бодвол арай хурдтай нэг 4-5 хоногт бол илгээмж нь буучаад байгаа л да. Тэгээ хүмүүст нь шууд дараагаад өгж байгаа маань. За өнөөдөр мэдээж илгээмж ирсэн байгаа гэсэн орж танилцж болох уу? Тэгэхээр манай асрал төхий компани нь бол Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж байгаа SBS Express компани одоо Монгол дахь түнш компани юм аа. Манай байгууллага харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2015 оны шуудангийн үйлчилгээний чанар гэсэн үзүүлэлтээр манай асрал төхий компани маш сайн гэсэн үзүүлэлттэй гарсан байгааг үзэгч та бүхэн бас харж байна. Энэ одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол 12 мянган хэрэглэгчдэд одоо илгээмжийг нь бол гардуулан өгсөн байна. Тэгэхээр та бүхэн манай байгууллагаар үйлчлүүлэх ер нь боломжтой. Нэгдүгээрт бид нар Америкийн нэгдсэн улс руу одоо бүх төрлийн одоо экспортыг бол хийж байгаа. Чикагогоор дамжуулаад бусад одоо хот мужууд руу бол дотоодын одоо шуудангаар бол илгээмжийг хүргэж байгаа. За мөн Cargo CGMN гэсэн сайтыг бас үзэгч та бүхэн харж байгаа. Энэ сайт ямар учиртай юм бэ гэхээр эндээс одоо ачаа экспортсон болон за Чикагогоос нааша одоо илгээмж явуулсан хүмүүс өөрсдийнхөө баркодыг хийгээд өөрийнх нь илгээмж хаана явж байна. Дээрээс нь хэдэн килограмтай илгээмж одоо нааша ирж байна гэдгийг бол ингээд баркодоо хийгээд бол харах юм боломжтой байгаамаа. SBS Express Cargo-гоор үйлчлээд ашигар удаж байна. Одоо ер нь эднийхээ гүйснээс жил шахуу болчихж байгаа. Тий, үйлчлүүл. Манай хүн нөгөө Америкийн Чикагод байдаг. Тэгээд тэндээс байнгын нөгөө ойр зургийн хэрэглээний юм явуулдаг. Тэгээл тэндээс яг зүгээр хүүхдүүд нөгөө завж чөлөөндөө өгөхөд чи ер нь 3-4 хоног яг юм аваад явуулахад юу бол 3-4 хоногийн дотор л ирчдэг байхгүй. Тийм тэндээс чинь 5 дахь өдөр юм явуулах. Тэнчнээс чинь тэгэл ингээ 2 дахь өдөр авчдаг. Америкээс сагсан хүүхдийн хамиг бас энэ дэрж явуулж байна. Тэг н энэчнээс нөгөө явуулчин тэгэл эндээс явуулсан юм чинь тэгэл 10 хоногийн дотор бас тэнд очичдаг. Та бүхэн тэгээ онлайнаар одоо ингээд захиалга өглөө гэхэд Монголд бол 10-аас 14 хоногийн дотор бол одоо Америкаас бол илгээмжүүд ирдэг байгаа. Энэ бол жишээ нь одоо 4-р сарын 16-ны өдөр бол наашаа гарсан илгээмж байна л да. Тэгэхээр өнөөдөр бол 4-р сарын 20-ны өдөр тэгэхээр 4 хоногийн дотор бол ингээд хүрээд ирсэн байна. Тэгэхээр та бүхэн одоо Америкаас ямар нэгэн бараа материал хүүхдийн хувцч төр те хүүхдийн хоол хүнс аж ахуйч төр Америкт бол танил тал байх шаардлага байхгүй. Манай хаягаар ингээд захиалга авчих ерөөсө боломжтой байгаа. Бид бүхэн энэ удаагийнхаа цуврал дугаарыг бол Америк улсын Чикаго хотоос үзэгчтэй бүхэндээ бэлтгэн өргөсөн байгаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Гинтийн бодлох бэлтгэлтэй гараг л амар дотроо доглоод хүлээж исэн. Гинт хараад тэр нэг мэдсэнгөө. Миний хувьд бол 100% тэгсэн л гэж бодож байна. Үнэхээр олон жил мөрөж болох юм хэрэг. Сайхан байна. Тэгээ чинь чигтэй баяртай. Энэ ганцаараа уйлаад энэ утга сууч. Мөрөөдлийн хурдан биелүүлчихсэн юм шиг.
Баярлалаа.